дахиад нэг юу зуръя. Бөмбөрцөг зуръя. Жон томхон зурч. Бөмбөрцгийн гадаргуу дээр нэг юу аа? А цэг байгаа гэсэн үг тий. А цэг байгаа. За энд А цэг байгаа ч. За тэгвэл бөмбөрцгийн гадаргуугаас за А цэг жоохон наашин зурч. Энд зурч А цэг. Бишээ. Бөмбөрцгийн гадаргуу дээр байгаа. Гэхдээ яг А-гаасаа болохоор 15 зайтай цэгүүдийн олно гэж байгаа байхгүй юу? Энэ нэг цэг бол эндээс А хүртэлх зай гэдэг гэсэн үг. 15. Дахиад нэг өөр цэг болоод эндээс А хүртэлх зай нь 15. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр нэг иймэрхүү юу вэ? Тойрог үүснэ л гэсэн үг байхгүй тойрог үүснэ. Энэ цэгүүд болохоор бүгд юу вэ? А руу хүрэх зай нь 15 байдаг. Тийм цэгүүдийн орлог тойрог үүсгэнэ. Тэгээ энэ тойргийн радиусыг болгож байгаа. За түрүүнийх шиг дахиад яг энэ талаас нь харсан гэж төсөөлье. Бөмбөрцгийн яг энэ талаас нь ингээд яг тэр нэг цэнхэр тойргийн яг ихц байхаар харъя гэсэн үг тийм. Тэгэх юм бол юу болох вэ гэхээр ийм бол. А цэг чинь яг энэ дээр гараад ирнэ. Цэнхэр тойрог нь юу вэ? Ингэж харагдана гэсэн үг мөн үү? Ингэж харагдана. Тэгээ гол нь юу вэ гэхээр А цэгээс энэ хүртэлх зай хэд вэ? 15. Энэ хүртэлх зай хэд вэ? 15. Хүртэлх цай гэхэлэр шууд явж байгаа шулуу очиж байгаа юм хэлж тийм үү? Тэгээс бөмбөрцгөө дагаад ингээд яваад байна гэсэн үг биш. Тэр бол дэлхийд дээр л гэдэг болохоос шууд ингээд очно гэсэн үг шүү дээ. За тэгээ бөмбөрцгийн радиус хэд вэ? 40. Бөмбөрцгийн диаметр нь 40 байна шүү. Радиус нь хэд гэсэн үг? 20 гэсэн үг тийм. Тэгээ одоо бид нэр эндээс за энийг О гэж, тэрийг А гэсэн байгаа. Энийг Б гэж, энийг С гэж. Бид нэр юуг болох гэдэг вэ? Б С-ийн уртыг болгож байгаа гэсэн үг биш тийм үү? Б С-ийн уртыг болгож. Энэ хэд вэ? Энэ бас 20. Энэ 20 гэдэг чинь А О-гийн уртыг хоригдсон. За тэгээ яаж бодох вэ? Төсөө байна уу? Төсөө байхгүй. Тэр А О С чинь тэгшинс тохиолж юм биш. За тэгвэл бүгдөө зүгээр л ингэчээ. А Б-гийн уртыг X гэдэг тэмдэглэж. А Б-гийн X гэх юм бол Б О-ны юу болох вэ? 20-с хасах нь X болно. Зөв үү? 20-с хасах нь X. За эндээс юу болох вэ гэхээр Б С-гийн квадрат дээр нэмэх нь X-ийн квадрат гэдэг бол юу болох вэ? 15-ын квадрат болно. Зөв үү? Жижигхэн гурвалжин дээр нөхөр тэр бичих юм бол. Нөгөө талын гурвалжин дээр бичих юм бол Б цагийн квадрат дээр нэмэх нь 20-с хасах нь X-ийн квадрат тэнцүү хэд вэ? 20-ын квадрат бол. Зөв үү? За доотлынхыг задлах юм бол Б цагийн квадрат дээр нэмэх нь 400 хасах нь 40X нэмэх нь X-ийн квадрат тэнцүү 400 гэсэн үг. За эндээс бол мэдээж яг шууд 400-ууд ногоонд устчихна гэдэг нь ойлгомжтой. За түүнээс гадна маш нэг чухал юм юу вэ гэхээр Б С-ийн квадрат дээр С-ийн квадратыг нэмэхээр хэд гарах вэ? 15-ын квадрат гарах юм байна тийм үү? 15-ын квадрат гарна гэж бид нар өмнө бичсэн байна шүү дээ. За тэгээ энэ шараар буцаа хоёрын хооронд 15-ын квадратыг орлуулчих юм бол 15-ын квадратаас хасах нь 40X тэнцүү тийг болоод X тэнцүү хэд болж гэнэ үү? 15-ыг үржих нь 15 хуваах нь 4-ийг үржих нь 5 гэсэн үг тийм. Оюулээ 40 худлаах чинь ийм гэсэн үг. За энэ хоёр нь хооронд хураагдангууд энд нь 3 боллоо. Өөр хураагдах юм байхгүй. 45-ыг хуваах нь юу вэ? 8. Зөв бич алдсан юм шүү дээ. За X-ээ олсон юм чинь бид нар одоо яах хэрэгтэй вэ? Б С-ийг олно. Б С-ийг олохын тулд мэдээж хэрэг энийг авчираад энд оруулчихна тийм үү? Б С-ийн квадрат гэдэг бол 15-ын квадратаас хасах нь 8-ын квадрат 45-ын квадрат. За ингэх юм бол 15-ын квадратыг үржих нь 8-ын квадрат хасах нь 45-ийн квадрат
Хуваахын доороо 8-ын квадрат болно. За дээлтэй квадратуудын ялгуун томыг ашиглах юм бол 15-ыг 8-аар жуулахаар чиглэлээ 120. 120-оос хасах нь 45. 120 дээр нэмэх нь 45. За бүгдийн квадрат шишглээ үржүүлээ бодсон ч болно. Би бол ингэж бодох нь арай хурдан байх гэж бодоод ингэж бодож байгаа гэсэн. Эхнийх нь болж байна уу? 75. 75 40 25-ыг үржих нь 3. Дараагийн хэд болж байна? 165. 165 40 гэсэн үг. За ямар ч 165 гэвч 165 гэдэг чинь хэдийг үржих гэдэг юм? 5 дахь очихоор 33. 33. Тэгэхээр ингэсэн үг юм байна. 3-ыг үржих нь 5 үржих нь 11 юм биш. За хуваах нь 8. Би яагаад ингэ задлж бичээд байгаа юм бол радиусыг олох гэж байгаа учраас буцаагаад эндээс яах ёстой? Язгуур гаргана тийм үү? Язгуур гаргана. Тэгэхээр энд нь үчих юм бол BC гэдэг бол язгуур гаргахаар за дээдлэлт нь 2 ширхэг 3 байна. 3-нд 1 3 гараад ирнэ. Энд 25 байгаас 5 гараад ирнэ. Цаана нь юу үлдсэн бэ? Язгуур дор 55 тий. Хуваах нь 8-аас зурхаар 2 язгуур дор 2 боллоо. Энд 8-ын квадрат байгаа юм байна тийм ээ. Энд квадраттай учраас доороо юу вэ? Зүгээр 8-аар гарчих юм уу тий. За тэгэхээр 8-ны 15-ыг үржих нь язгуур доор 55 гэдэг тоогооч гэнэ шүү. За ойлгомжтой юу?